Жишээл Америкт бол хүн төргээд хэлэнгууд сөрөг тийм хандлагатай байдаг гэж байна шүү дээ. Төргийн гол за намаа яаж хааж боох гэж байна. Гэтэл Монгол төргээд хэлэнгууд надад юу өгөх гэж байна шаарддаг. Энэ чинь маш том тийм ялгаа. Тэгэхээр чи яагаад тэгж гинэ үгүй нэг жинхэнэ одоо тийм ингээд баялаг бүтээгээд өрсөлдөөр амьдарч байгаа эдийн засаг нийгэм дэх хүний тэр ухамсар сэтгэлгээ манайх бол зөв биелээс нь одоо ингээд одоо нүүрс зэсээ ингээл сайхан зөөгөл бидний одоо гол мөнгө олж байгаа юм чи тэр шүү дээ. Эдийн засгийн тодорхойлж байгаа технологи нь юу юм? Тэр нь тэр нийгмийн хүмүүсийн оролцоо хэрийг тэрнээс нь шалтгаалаад тэр хүний одоо томоор хэлбэл улс төрийн ухамсар тодорхойлогдож байгаа. Жишээл татвар төлөгч гэдэг ойлголт бол баруунд бол их өөр ойлголттой. Яг жинхэнэ утгаараа одоо миний энэ татвар юунд зарцуулагдаж байгаа гэдгийг тийм ээ одоо хүн бол маш их одоо эрс шийдэмгийн хатуу хяналттай хардаг. Манайд бол татвар төлөгч гэж ярьдаг мөртлөө за миний тэрмүү татвараар нэг улс орон тогтно гэж юу байдیں۔ Бараг сая төсөв батлагдахад нэг янзарч байгаа ч юм байхгүй те яагаад тэгэл төсөө баталчлаа байна уу тэгээ тэрний сургуулийн мөнгийг хаслаад тэр зам тавих нь зөв штэ ч гэдэг юм уу энэ чи өөрөө тийм юм одоо ухамсар одоо биднэрт байхгүй учраас ингээл сайхан тийм ээ ингээл улс төрчид одоо бас нэг тийм улгаа их боломжийг олгож байгаа хин мэдлэлтэй хин мэдээлэлтэй байна тэр илүү их давуу байх тэр боломжийг бид нар өөрсдөө олгож ийн л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр сая одоо төсөв бол тэгэл бараг батлагдахгүй нү гэж гинтэл те батлаа ичсэн юм чи. Тэгээд юу болсон нөгөө нэг маргаа мэтгэлцээ юу болсон